Сайн байцгаана уу үзэгчдээ. HSG 4 хэсгийн сонсголын давтлага хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр 4 хэсгийн сонсголын 2 дахь тасгалыг хамтдаа эзгээсэн. Тэгвэл өнөөдрийн хичээлээр 3 дахь тасгалыг мөн хамтдаа их болно. Уг тасгалыг хийхдээ эхлээд харьцангуй урт тавтар харилцан яриа сонсоод дараа нь зөв хариултыг сонгох ёстой. Шалгалтанд энэ дасгал 20 асуулттай ирдэг. Тэгэхээр 4 хэсгийн сонсох дасгал нийт 45 асуулттай. Эдгээрийг 35 минутанд хийх ёстой байдаг. Ингээд 3 дахь тасгалтайгаа танилцъя. Харилцан яриагаа анхааралтай сонсоорой. 把这个文件复议5份，一会儿拿到会议室发给大家。好的，会议是下午3点吗？改了，3点半，推迟了半个小时。好，602会议室没变吧？对，没变。问，会议几点开始？把这个文件复印5份，一会儿拿到会议室发给大家。Энэ материалыг 5% хувилчих. Ингэсгээд хурлын өрөөлөө аваачиж бүгдд нь тарана. 好的，会议是下午3点吗？ Тэгээ хурал үдээс хойш 3 цагт уу? 改了3点半，推迟了半个小时. Өөрчлөгдсөн 3 хагаст хагас цагаар хойшилсан. 好，602会议室没变吧？ За 602 тоод хурлын өрөө өөрчлөгдөөгүй биз дээ? 对，没变. Тиймээ өөрчлөгдөөгүй. 问，会议几点开始？ Асуулт нь хурал хэдэн цагт эхлэх вэ? A 2点 B 3点 C 3点30 D 6点. Хариулт 3:30 гэсэн байна. Бид харилцан ярианаас好的，会议是下午3点吗? Тэгээ хурал үдээс хойш 3 цагт уу? 改了3点半，推迟了半个小时. Өөрчлөгдсөн 3 хагаст хагас цагаар хойшилсан гэсэн хэсгийг сайтар ойлгосон бол зөв хариулж чадах нэ. Энэ харилцан ярианд анхаарах ёстой нэг зүйл нь маш олон тоо гарахаас гадна 3 цаг хагас гэх мэтээр толгой эргүүлмээр өгүүлбэрүүд байна. Тиймээс эдгээр мэдээллийг анзаарахгүй өнгөрөөж болохгүй байх нэ. Үргэлжлүүлэн дараагийн 5 өгүүлбэрийг хамтдаа эцгээе. 姓名、年龄、性别、联系电话都写在这张表上。好的，是在1楼打针吗？对，1楼就在对面。一会儿请把这张表交给护士。好的，谢谢你。问，男的最可能在哪儿？今天穿得很正式啊，有什么事儿吗？下午的会议邀请了几个外国人，我的任务是翻译。明白了，是那几个校长吧？你们这是国际会议啊？完全正确。问，女的打扮得怎么样？危险！你开得太快了。好吧，好吧，我开慢点儿。你现在把车停下，我来开。我真受不了你了。你干什么呀？你不是也刚学会了几天吗？至少比你开得慢。问，通过对话可以知道什么？我把电脑的密码忘了，怎么办呢？别着急，我有一个好主意。你有什么办法？快说。重新买个电脑不就行了？我都急死了，你不帮忙还跟我开玩笑。问，男的怎么了？Эхлээд хариултуудаа харъя. A 医院 эмнэлэг. B 宾馆 зочид буудал. C 图书馆 номын сан. D 体育场 биеийн тамирын талбай. Эдгээр хувилбаруудыг харахад орон байр заасан үгнүүд байна.
姓名、年龄、性别、联系电话都写在这张表上。Овог нэр, нас, хүйс, утасны дугаар зэргийг энэ хүснэгтэнд бүглэнэ. 好的，是在1楼打针吗？ 되게 нэг давхарт тариа тарьдгүй? 对，1楼就在对面。一会儿请把这张表交给护士。Тийм ээ, эсрэг талынх нь энэ хүснэгтийг бөглөө цэвэрлэгчэд өгчөөрэй. 好的，谢谢你。 За, баярлалаа. 问，男的最可能在哪儿? Асуулт нь эрэгтэй хаана байж болох вэ? Харилцан ярианд гарсан打针, 护士зэрэг үгнээс бид эмнэлэгт басан яриа гэдгийг мэдэх нэ. Тиймээс хариулт нь A байх нь. A 很奇怪, их сонин. B 很随便, маш чөлөөтэй. C 很一般, байдаг л. D 很正式, албан ёсны. Сонголтын хувилбараас харахад хүнд төрдөг сэтгэлүүд байна. Харилцан яриагаа анхааралтай сонсъё. 今天穿得很正式啊，有什么事吗? Чи өнөөдөр их албан хувцалсан байна. Ямар ажилтай юм бэ? 下午的会议邀请了几个外国人，我的任务是翻译. Үдээс хойшийн хуралд хэдэн гадаад хүмүүсийг урьсан, би орчуулагч хийх үүрэгтэй байгаа. 明白了，是那几个校长吧？你们这是国际会议啊? Ойлголоо. Нөгөө хэдэн сургуулийн захирлууд. Танаа энэ хурал олон улсынх уу? 完全正确. Яг тийм. 问，女的打扮得怎么样? Асуулт нь эмэгтэй хэрхэн гоёсон бэ? Харилцан ярианд бидний хувилбар болох 正式гэсэн үг тэр чигээрээ орсон байна. Бусад хэсэг нь тэрхүү мэдээллийг нэмэн тайлбарсан байна. Тиймээс хариулт нь D байх нэ. Дараагийн тасгалын хариултын сонголтуудыг харцгаая. A 撞车了, машин мөрөгсөн. B 车速太慢, машины хурд нь хит удаан. C 他们是记者, тэд бол сэтгүүлч. D 女的很小心, эмэгтэй маш их болгоомжилсон. 危险, 你开得太快了. Аюултай штэ, чи хитрхи хурдан давхиж байна. 好吧好吧, 我开慢点儿. За за, би удаа явъя. 你现在把车停下, 我来开. 我真受不了你了. Чи одоо машинаа зогсоочихоо, алив би барь. Би үнэхээр тэсгүй нэ. 你干什么呀? 你不是也刚学会几天吗? Чи яах гээвэ? Чи сураад дөнгөж хэдхэн хонож байгаа шүү дээ. 至少比你开得慢. Чамаас л удаан явна. 问，通过对话可以知道什么? Асуулт нь энэхүү ярианаас юуны тухай мэдэж болох вэ? Эдгээр сонголтноос A болон C огт хамааралгүй байна. Тиймээс хасагдах нэ. Харин B хариулт хаба хаба 我开慢点 гэсэн өгүүлбэртэй тохирох мэт боловч 你开得太快了 гэсэн өгүүлбэртэй таарахгүй байна. Тиймээс үлдсэн хариулт болох эмэгтэй их болгоомжтой гэсэн D хариулт нь ах нэ. Дараагийн харилцан ярианы сонголтуудыг харъя. A 生病了, өвдсөн. B 丢了电脑, компьютероо гээсэн. C 忘了密码, нууц үгээ мартсан. D 弄坏镜子了, толио ивдсэн. Харилцан яриагаа сонсцгоё. 我把电脑的密码忘了, 怎么办呢? Би компьютерийн нууц үгээ мартчихсан. Яах вэ? 别着急, 我有一个好主意. Сандрах хэрэггүй, надад нэг сайхан санаа байна. 你有什么办法? 快说. Ямар арга байгаа юм бэ хэлэл дээ. 重新买个电脑不就行了? Шинээр компьютер аваад болчихгүй гэж үү? 我都急死了, 你不帮忙, 还跟我开玩笑.
хүн сандраад өгөх гэж байхад тусахгүй байж бас тоглоно гинэ. 问 男的怎么了? асуулт нь эрэгтэй яасан бэ? 我把电脑的密码忘了гэсэн өгүүлбэр C хариулттай таарч байна. Үзэгч та бүхэн энэ мэтчлэн дараах 5 дасгалын зөв хариултыг бий даалгаарай. Сануулж хэлэхэд бичлэгээ маш анхааралтай сонсон харилцан ярианы хариултын сонголтын үгтэй холбогдох хэсгээс гадна мөн бусдыг нь ч хариултаагаа толгох хэрэгтэй шүү. Амжилт хүсье. 西红柿新鲜吗？怎么卖？3块5一斤，100%新鲜。那我买2斤吧。好，一共7块钱。问：西红柿多少钱一斤？你有李大夫的手机号码？他最近好像换了个号，我没有他的新号。那怎么办呢？我有点事要找他。我有他家里的电话，你打他家里电话吧。问：女的想做什么？我刚才放这儿的那个蓝色塑料袋呢？你看见了吗？那不是垃圾吗？我扔了。我的天，里面有我新买的一双袜子，还有办公室的钥匙。什么东西都乱放，快点儿，咱俩去楼下垃圾桶看看。问：女的把什么扔了？最近的交通好像好多了。是，堵车不那么严重了。以前得开1个小时才能到公司，现在40分钟应该就能到吧？是，差不多。问：他们最可能在哪儿？请问哪儿有卖饮料的？公园里没有，你出门往左走，那儿有商店。是北门外？对，北门左边。问：男的在找什么？Амжилттай хийсэн гэж найдаж байна. Ингээд хариугаа тусгацгаая. хариултууд нь A 2元2元 B 3元5角3元5毛 C 7元7元 D 9元9元。西红柿新鲜吗？怎么卖？Улаанлал шинүү үнэн хэдвэ? 3块5一斤，100%新鲜。нэг жин нь 3 元5毛，100% шинэ. 那我买2斤吧。тэгвэл 2 жин авъя. 好，一共7块钱. Тэгээ нийт 7 元болж байна. 问：西红柿多少钱一斤? Асуулт нь улаанлал нэг жин нь хэдвэ? Хариулт нь 3块5一斤гэсэн өгүүлбэр харилцан ярианд гарсан ба энэ нь би хариулттай таарч байна. Дараагийн хариултаа харцгаая. A 买手机 гар утас авах. B 去亲戚家 хамаатныдаа очих. C 交电话费 утасны төлбөрөө тушаах. D 找李大夫 ли эмчтэй уулзах. 你有李大夫的手机号码? чамд ли эмчийн утасны дугаар байна уу? 他最近好像换了个号，我没有他的新号。Тэр саяхан утасны дугаараа сольсон байхаа. Надад түүний шинэ дугаар нь байхгүй. 那怎么办呢？我有点事要找他. Тэгвэл яах вэ? Надад түүнтэй уулзах бага сар хэрэг байгаа юмсан. 我有他家里的电话，你打他家里电话吧. Надад түүний гэрийнх нь утас байгаа. Чи гэрлүүн нэг яриач. 问：女的想做什么? Асуулт нь эмэгтэй юу хийх гэсэн бэ?
하루스는 мэдээж ди байх нэ. Учир нь 我有点事要找他гэсэн өгүүлбэрт асуултын хариу таарна. Дараагийн тасгалын хариуг хамтдаа харцгаая. A. 毛巾 альчуур. B. 帽子 малгай. C. 钥匙 түлхүүр. D. 笔记本 зөвөрийн компьютер. 我刚才放这儿的那个蓝色塑料袋呢？你看见了吗？Дөнгөж сая миний энд тавьсан цэнхэр өнгийн гялгарууд хаана байна? Харсан уу? 那不是垃圾吗？我扔了。Тэр хог биш байсан юм уу? Би хайчихсан. 我的天，里面有我新买的一双袜子，还有办公室的钥匙。бурхан минь ээ, тэнд миний шинээр авсан оймос болон ажлын өрөөний түлхүүр байсан штэ. 什么东西都乱放，快点儿，咱俩去楼下垃圾桶看看。Юу ч байсан хамаагүй хаях юм, хоёлаа доошоо гарч хогийн саванд очиж үзье. 问，女的把什么扔了？ Эмэгтэй юу хайсан бэ? Хариулт нь C. 里面有我新买的一双袜子，还有办公室的钥匙гэсэн өгүүлбэрээс хариуг олох ёстой байжээ. Дараагийнх нь A. 车上 машинд. B. 火车站 галт тэрэгний буудал. C. 电梯里 цахилгаан шатанд. D. 地铁上 метронд. 最近的交通好像好多了. Сүүлийн үед зам тээвэр сайжирсан байх шиг байна. 是 堵车不那么严重了. Тийм ээ, түгжрээ тийм ч айхтар болохоо болчихож. 以前得开1个小时才能到公司，现在40分钟应该就能到吧. Өмнө цагийн өмнө гарч байж компани дээр ирдэг байсан. Одоо бол 40 минутанд л хүрээд ирдэг болж. 是差不多. Тийм ээ, бараг л. 问他们最可能在哪儿? Асуулт нь тэд хаана байж болох вэ? Хариулт нь мэдээж A байх нэ. Учир нь BCD хувилбарын үгтэй ойролцоо үг харилцан ярианд огт гараагүй. Ингээд сүүлийн хариултаа тулгаарай. A. 公园 цэцэрлэг. B. 商店 дэлгүүр. C. 洗手间 ариун цэврийн өрөө. D. 公共汽车 автобусны буудал. 请问哪儿有卖饮料的? Уучлаарай, ундаа зардаг газар хаана байгаа бол? 公园里没有，你出门往左走，那儿有商店. Цэцэрлэгт байхгүй. Чи гараад зүүн тийшээ яв. Тэнд дэлгүүр байгаа. 是北门外 хойд хаалганы гадна уу? 对，北门左边. Тийм ээ, хойд хаалганы зүүн талд. 问男的在找什么? Эрэгтэй юу хайсан бэ? 哪儿有卖饮料的? гэсэн асуултаас бид хариултыг дор нь мэдэж болно. Мэдээж май гэж байгаа учраас хариулт нь B буюу дэлгүүр байх нэ. Ингээд HSK 4 тисийн сонсголын 3 даалгаврыг өмнөх хичээлүүдийн хамт үзэж дуслаа. Одоо өмнө үзсэн 2 тасгалаа сэргээн санаж өөрсдөө сарцгаая. Эхний даалгавар бол өгүүлбэрийн агуулгад тохирох зөв хариултыг олох юм. Ингээд та бүхэн дараах 5 өгүүлбэрийг ажиллаарай. Харин энэ тасгалыг хийхдээ гол нь зөв бурууг тэмдэглэх өгүүлбэрийг сайтар ойлгон түүнтэй холбоотой үг хэллэг агуулгыг бичлэгний өгүүлбэрээс олж сонсох нь чухал юм а. Ингээд хамтдаа бичлэгээ сонсъё. 明天就要去使馆办签证了，邀请信竟然还没寄到，这可怎么办？签证已经办好了。女儿出生以后，我才知道做妈妈有多么不容易，因此我更加理解我的父母了，也感谢他们这么多年来给我的爱。
现在她也做妈妈了。小王，这份材料明天早上就要用，得请你翻译一下，晚上10点之前一定要完成。翻译好后打印一份给经理，辛苦你了。小王今天要加班。节日是文化的一部分，所以如果想了解一个国家的文化，我们可以从了解这个国家的节日开始。节日是文化的一部分。37岁的王教授在我们学校很有名，不但会3种语言，而且会写小说，各方面都很优秀。王教授脾气很大。明天就要去使馆办签证了，邀请信竟然还没寄到，这可怎么办？Маргааш элчин сайдын яам явж виз хөөцөлдөх гэж байхад урилга явуулаагүй байдаг. Одоо яах вэ? Виз аль хэдийн бэлэн болсон. Хариулт буруу байна. Учир нь маргааш гэсэн учраас өнгөрсөн цаг дээр тарахгүй нэ. 女儿出生以后，我才知道做妈妈有多么不容易，因此我更加理解我的父母了，也感谢他们这么多年来给我的爱。Охин маань төрсний дараа би ээж болох ямар амаргүй болохыг мэдэж авлаа. Тиймээс би эцэг эхийгээ их ойлгодог болсон. Бас ийм олон жил намайг хайрлаж байсанд нь талархаж байна. 现在她也做妈妈了. Одоо тэр бас ээж болсон. Хариулт нь зөв байна. Эхний өгүүлбэр болох 女儿出生以后，我才知道做妈妈有多么不容易гэдгээс хариултыг нь мэдэж болох нэ. 小王，这份材料明天早上就要用，得请你翻译一下，晚上10点之前一定要完成。翻译好后打印一份给经理，辛苦你了。小王，энэ материалыг маргааш өглөө хэрэглэх учраас чи орчуулах хэрэгтэй байна. Орой 10 цагаас өмнө заавал гүйцэтгээрэй. Орчуулчаад нэгийг хэвлээд менежерт өгөөрэй. Төвөг удчихлаа. 小王今天要加班. 小王өнөөдөр илүү цаг ажиллана. Хариулт нь зөв байх нэ. 节日是文化的一部分，所以如果想了解一个国家的文化，我们可以从了解这个国家的节日开始。Баяр бол соёлын нэг хэсэг. Тийм учраас нэг улсын соёлыг ойлгохыг гэвэл тэр улсын баяраас эхлэн ойлгох хэрэгтэй. 节日是文化的一部分. Хариулт нь зөв байх нэ. Эхний өгүүлбэр тэр чигээрээ байна. 37岁的王教授在我们学校很有名，不但会3种语言，而且会写小说，各方面都很优秀。37 настай Ван профессор манай сургуульд их нэр хүндтэй. 3 хэл мэддэг төдийгүй өгүүлэл бас бичдэг. Бүх талаараа шилдэг. 王教授脾气很大. Ван профессор маш их ууртай. Хариулт нь буруу байх нэ. Учир нь өгүүлбэрт ааш зангийн талаар огт дуртаагүй. Үзэгчдээ, ингээд бид HSK 4 тисийн сонсголын даалгавар дасгалтай танилцлаа. Бид дараагийн хичээлээр 4 тисийн бичих дасгалыг хэрхэн хийх талаар заах болно. Тэр болтол түр баяртай үзэгчдээ. 再见.